Ажилладаг биз. Ажиллаж. Ажиллаж шүү дээ. Тэр сэлсэн ажиллаж. Асаас өдөрж байгаа зү. Өдөр туудаа бариад. За. Энийг юу юм бэ? Энийг юм зах. Сараас нэг хичээлтэй нэргээ яриа. Хүн явуулсан шүү. За одоо гадна талаас нь тэгээ тус нэг явчих тийм ээ. Тэгээ харталт нь тэр дуу муу явд юм уу яад юм тийм ээ. За энийг ажиллаа л да. Тий. Энийг ажиллаа. За. Хурдыг өөрчлөх үү? Хурд өөрчлөхгүй зөвхөн температур арга За. систем зөвчүүлнэ. Одоо ингээд тайлбарлах юм байна шүү. Тэг тайлбарлаа явна шүү дээ чи. Одоо ер нь яг нэг хөргөлт хийх систем нь 27 градус таарсан байгаа. Тэгээд энэ хүн мэдрүүрээр одоо нэг фан объектын юм уу эсвэл өрөөний тасалгааны температурыг хэмжээд тэгээд хөргөлтийн системийг ажиллах тийм зорилготойгоо. Одоо ингээд энийг жишээ нь халаагаад одоо гал авахгүй гараараа ингээд бацчаар ингээд температур нэмэгдээд 3 градусаас жожигл ингээд температур нэмэгдэж байгаа юм даа. Энэ халаахал юм байна шүү дээ. Тийм ээ. Энэ ер нь халаахал. Термостат. Тийм. Нэг мэдрүү долооны мэдрүү гэдэг нь болохоор. Тэр нэг градус нэмэгдэхөр өөр халах юм. Одоо ингээ 27 дээр энэ үсийн сөрөө хөргөж эхэлнэ. 27 градусаа ихсэж багасгах боломжтой. Болно. 27 градус өөрөө яг ямар температур тохируулна тэрүүгээрээ тохируулж болно. За ингээ 27 градус цэнс мөр хастаад тэнгуүтээ энэсээ доошо 3 градус буруу тэнгуүт цэнс мөр автоматар унтарч байгаа. За хэрэглээгүй юм гэж тайлбарлаа. За хэрэглээ нь болохоор энэ машины хөргөлтийн системд хэрэгжилж болно, нөгөө мотор хаалтын хөргөлтийн системд хэрэгжилж болно. Тэгээд өөр энэ нөгөө нэг үйлдвэр агуулах, голдуу нөгөө агуулах нөгөө хөдөө аж ахуйн хүнсний тийм зориултаа юм хөргүүрээр хэрэгжилж болно. Одоо хүнсний бүтээгдэхүүнийг хөргөлтийн байдалтай байлгаж байгаа. Мөн болохоор нөгөө гэрийн нөхцөлд хэрэгжилж болно. Аж ахуйн air condition зорилгоор гэрийн нөхцөлд хэрэгжилж болно. Мөн болохоор нөгөө үйлдвэрийн нөхцөлд хэрэгжилж болно. Нийцэн том яг нөгөө дотор нь хүн үйлдвэрлэл явуулж байгаа тийм нөхцөлийн хэрэглэн. Одоо ингээд 24 градусыг 3 градусаар буурч байгаа. Бас нэг юм болохоор ингээд халаад дахиад одоо нэг тодорхой хэмжээнээсээ дээшээ шүү бүр өндөр огцом халалт өгсөн тохиолдолд энэ нөгөө нэг дохио нэмэлт дохио өгж байна. Сэнц. Ингээ 27 одоо дээшээ 29 градусаар тохируулсан байгаа. Ер нь нэмэлт нөгөө нэг аларм гэж яриад байгаа нэмэлт тохиог нь. Тэр нь болохоор нэмэлт тохиолдол нь болохоор илүү өндөр тогтцоом халангуут өшөө нэмэлт цэнснүүдийг нэмж залгаж автоматар олон цэнснүүдийг давхар эсвэл маш хурдан хөрөх зорилготой юм байна. Одоо олон компьютеруудтай өөрөө үйж болно тийм ээ халддаг хөрөмжүүдтэй. Олон эсвэл огцом нөгөө тэр сайн огцом нөгөө нэг огцом гал халуун байж байгаа. удаас ч юм шиг. Лаа байж болно тийм ээ.
галтгоо байж болно тийм. Тийм галтгаа эсвэл нөгөө нэг огцом одоо нэг гинт халуун нөгөө гал мал гарсан тохиолдолд нөгөө нэмэлт тохиолдол шууд ажиллаад шүү нөгөө унтраах хөвгөлт нөгөө ус мөсний системтэй холбогдох тийм зорилготой байгаа юм. Бас нөгөө огцом хөрөөд одоо хүүтэн болно шүү дээ. Тэнгүүд өөрөөсөө шууд нөгөө тохиолдол авсангууд автоматар энийг масаж унтрааж шууд нөгөө сэнсээ нэрлэгээр өдөртгөө шууд сэнсээ өөрөөсөө гараараа өдөртнө гэсэн үг байна. Энэ 28-аас дээш байна. За. Ингээд сэнсээ өөрөөсөө ингээд тоолгоно унтраад бүрэн унтраад